Сайн уу хүүхдүүд ээ. Би Лига байна. Өмнөх хичээлдээ би танаас ийм хөрхэн бантыг хийх зааж өгсөн. Би тэр бантаараа тэгээ ихчтэй бэлэг хийгээд тэрийг танилцуулнаа. Ийм хөрхэн бэлэг. Би энэ дотор юу хийсэн бэ гэвэл А4-ийн цаасыг 6 хэсэгт хуваагаад 4-ийг хийгээд купон болгосон. Купон нь эхийн бичиг гэсэн үг. Иймэрхүү купон. Эхийн бичиг. Эхнийх нь babysit a week summer. 7 хоног хүүхэд асрах 100. Дараагийнх нь make dinner summer. Оройн хоол хийх 100. 100 цагт гэсэн үг. Гурав дахь нь 10 days go to the store. 10 өдөр дэлгүүр явж өгөх. Summer moment гэсэн байх байгаа. Тэгэхээр чөлөөтэй гэсэн үг. Ямар ч хамаагүй цагт. Babysit on a лагер дээр хүүхэд асрах. Бас 100 мөнгө гэсэн байхгүй байгаа. Тэгэхээр чөлөөтэй гэсэн. Ер нь лагер дээр 100 очдаг даа. Гэхдээ тэрийг бичгүүгээр ойлгомжтойгоо тэгтээ. Би тэгээ энийг яаж хийсэн бэ гэвэл А4-ийн цаас бай гэж бодъё л доо. А4-ийн цаасыг голоор нугаллаа заяа. Голоор нугаллаа. Ой. Мөрийг нугалчихлаа. Голоор нугаллаа. Тэрийг 3 хэсэгт хуваана. Гэтэ яг хэмжгүйгээ жоохон нэрэн баримжаагаа жаах зөөлхөн нуглан заяа. Зөөлхөн нуглан. Тэрийг олж байгаа. Энэ нөгөө тал нь бас тэнцвэр байна уу гэдгийг хараад тэр тал дээр дахиад жоохон зөөлхөн нуглаад хэрцээг хааруулаад нугалж болно. Эсвэл бүр шугам ашиглаад нугалж болно. Би одоохондоо шугам ашиглахгүй нугалсан. Энийг гэтэ энэ гоё санаагаа их чимээ ээж үү эмээ гэхэд жишээлбэл яг 7 хоногийн гэрийн цэвэрлэгээ 5 удаагийн хувц хатааж өгөх гээд тиймэрхүү гоё юмнууд тэгээд болж байгаа л үсттэй томчуудын төртэй. Тэгээ сюрприз болоод. Тэгэхээр 1 2 3 4 5 6 хэсэг. Би өндөрийг ашигласан л да. Тэгэхээр нэг хэсэг нь нэг иймэрхүү хэлбэртэй байгаа юм. Тиймэрхүү. Тиймгээд тэрийг хайчлаад хийгээд нэг хэсгийг жаахан нуглана штэ. Нугалахаар жоохон иймэрхүү зураас татаад тэгээд эрхийн бичиг юм уу купон бичээд тэгээд ямар эрхийн бичиг гэдгийг заагаад тэгээд 6 зурж өгнө. За одоо би хийгээд өгөө. Нэг л хийгээд өгье. Нэг хийгээд өгөө өдөрчээ. За аль би 6 нугалсан юм чинь. Тэрийг тэрний нуглаасыг дагуу хайчлаад чия. За болоо. Хэмжээ нагаа. Одоо жаахан хэсгийг нуглана. Яг жаахан. Иймэрхүү хэсгийг жаахан сайтар хумсаар дараа нуглана. За яа амар сайтар. Нөгөө талаар штэ. Тэрүүгээр нь одоо дураас татна. Тэр яг нугалж байгаа. Яг гэвэл тэр яг филет урдаад байдаг штэ. Тиймэрхүү гоё хөдөлгөөнтэй юм. Зүгээр л энийг өгчээгээл тэгэхээр жоохон сонирхолгүй штэ. Гэхдээ ураад гоё л нэг эрхэм шиг доос гоё мэдэгдээд гоё штэ. Эрхэн дуусчих юм бол ураад авчих юм. Дураас дуусчих. Яг нуглаасынхан дагуу. Ураж авах хэсгээ зурж байгаа. Энэ дээр эрхийн бичиг юм уу купон бичиж олно.
хэрэг бичиг мэдхгүй юм байвал зүгээр л ингээд төрсөн өдрийн бэлэг биш. Та нэг таас аваа. Та надад энэ купа юм ирэх бичиг бичиж өгөөч гээл ингээд бичдэг. Ямар ч сэтгэлгүй. Тэгээд юу гэж чиг Монголоор бичих англиар бичих. Тэгээд зүгээр купон л гэж биччихье. Хэлээ та? Тийм. Купон гэдгийг ер нь ингээд би чанд бичээ. Би танаас бичээ харуулъя. Иймэрхүү. COUPON. Ингэж купон гэдгийг бичнэ. Монголоор юу гэсэн үг вэ? Монголоор эхийн бичиг. Доор нь очуулчих. Тэгчгээ. За тэгчээ. Ийм юмэг эрэгтэй хүүхдүүд дагаж хийх болов? Хийх баха. Яагаад гэвэл хүн болгоны төрсөн өдөр гэж ядсан шүү дээ. Эмэр хамаагүй тэгэл ингээ гоё баярлуул төрсөн өдрийн гоё баярлуулахын тулд л тэгдэж шүү дээ. Өөр ингээ баяртайгаа юм чи ээж аваагаа баярлуул ингээ зарим хүүхдэд ингээ боддоо шүү дээ. Би бас яг тэмтэй адилхан. За ингээ эрхийн бичгээ бичсэн. Одоо юу гэж чихээ ингээ купон дээр нь би 5 өдрийн цэвэрлэгээ эсвэл 10 өдрийн хувц хатаах гэж боддог юм. Элийн бичгөө. Хоёулын биччихөө. Хувц хатаа. Хувцсын биччихөө. Хувц хатаах. Угаалгын машинаас гаргаа хатах уу? Ааха. Угаасан хувцыг За 5 өдөр хатах гэлээ 10 эсвэл 5 гिचгээ. Тэгээд 5 гिचээ. Тэгээд би танаар бичиж явуулъя. Ингэж болно ингээ эхлээд англиар бичиж монголоор орчуулж болно. Эсвэл зүгээр ингээ монголоор бичиж болно. Эсвэл зүгээр шууд англиар бичиж болно. 3 төрөл. Аль юм бичгээ. Тэгээд би шууд монголоор бичихгүй. За. 5 өдөр хувц хатааж өгөх гэлээ. угаасан хувц. 5 өдөр угаасан хувц. За. Угаасан хувцас хатааж өгөх. Ийм их юм бичиг гэсэн үг дээр нь бичээд. Тэгээ доор нь ингээ гоё ингээ зураг зурмаар дүрэн штэ. Тэрнийхээ утгатай ингээ зураг зурна. Жишээлбэл энэ лагер дээр хүүхэд асрах. Лагер гэдэг чинь гоё ингээ байшин штэ. Дугаалга гэсэн үг. Тэгээд иймэрхүү ингээ шопинг, мопинг гээд гоё амрах. Далайн ирэх ч очиж болно ш тийм ээ. Би тэгээд ингээ хүүхдийн ингээ хараад ингээ хөөхөө би өөрийгөө дуртай. Бусдтай ч бас адилхан ингээд 7 хоног хүүхэд асрах хүүхдийн юмнуудыг дуртай. Тэр эрэгтэй холбоотой зураг зурсан. Тэгээ 10 өдөр дэлгүүр явж хийсэх store дэлгүүрийг англиар store гэдэг. Хүүхдэд юу хэрэгтэй илээ? Нийл хөөхөд юу идэг илээ? Сүү. Сүү. Тэгэхээр ингээд сүү дуртай. Англиар milk. Тэгээд ингээ дэлгүүрээс юм чинь жимс мемэс ингээ ногоо хэрэгтэй шүү дээ. Хүний эрүүл мэндэд. Тэгээд бас ингээ хөөрхөн юу илээ дэлгүүрээс зөндөө олон юм хэрэгтэй юм чинь нэг тортой ууттай юм дуртай юм би. Харж байна уу? За хамгийн сүүлийн хаана орой хоол хийх. Тэр нэг орой хоол ингээ хийх гэхээр чи ингээ орой хоол тэгэл ингээ орой хоол хийн гэсэн тэр нэг ингээ за шилдэ дээрс нь харсан. Шин нэг шарсан дээрс нь харсан заяа. Тэгээд ингээ хайрын цамаа тэгээд соус иймэрхүү юм наа. Тэгээд эндийн зургийг ингээд өөрийнхөө ингээд ямар тухай купон гэдгийг тэгээд тэр юмныхаа тухай ингээд зургийг ингээд урчин хөдөлтөнд ингээд урахж байгаа юм гэсэн шүү дээ.
ганцхан тал дээр л зарчих. Тэгтээ жоохон одоо цаг өөрөх болохоор жоохон хэцүү ах. За энийг ингээд дараа үргэлжлүүлчих. Энэ дээр 5 гэж биччихгөө. Яа тэгэл энэ дээр 6 бичсэн. За би тэрийг хичтэй өглөө. 5. Нийлэлтэй. Одоо тэгэхээр ингээд би хичтэй өгөн ингээд төрсөн өдрийг авахгүй юу? Өнөөдөр ингээд төрсөн өдөр. Би тэгээд төрсөн өдрийн бэлгийн бичсэн. Happy birthday to you. Birthday birthday. Төрсөн өдрийн минь төргий гэд тэгээд л бид нөгөө даа ингээд шууд ингээд хийгээд согтхгүй байдсан шүү дээ. Шууд ингээд унаад тийм болохоор ингээд юмар ингээд ойцсон гэнэ бот юм. Тууц. Тэгээд хардаа бүр ингээд ийм хөрг юм бичсэн шүү дээ. Хаалт эргүүлэхээр түү халуuna. Халуuna гэдэг. Өмнөх хичээл дээр тэр нөгөө даасан баатаг байгаа бид ингээд тийм гайд. Дараагийн хичээл хүртэл түр бэлдээ.